Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн эхлээд өнөөдөр 3.5 жилийн хугацаа өнгөрч байна. За энэ 3.5 жилийн ажлын тайлангаа Монгол Улсын засгийн газар, Монгол Улсын ерөнхийлөгчид одоо танилцуулсан. За Монгол улсад өнөөдөр 53 үйлдвэр цоос нэрээр нэмэгдэж 1000 гаруй шинэ бүтээгдэхүүн зах зээл дээр гарч нийт одоо 44 мянган ажлын байр цоос нэр бий болсон байна. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 5.6%-аар өссөний 3.6%-ийг хүнс үдээжхийн салбарын бүтээгдэхүүнүүд эзэлж байна. Дэлхийн бүхэл улс орон хүнсний хувьсгалыг 30-аас 50 жилийн хугацаанд хийсэн түүхтэй байдгийн билээ. Энэ 5 жилийн хугацаатай энэ үндэсний хөдөлгөөн нь цаашаа үе шаттайгаар улам өргөжиж Монгол улс хүнсний хангамжаа 100% шийдэж экологийн цэвэр хүнс экспортлогч улс болохын төлөө бид хичээн ажиллах болно. Эх орныхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид та бүхэндээ шинэ он, шинэ жилийн баярын мэндийг хүргье.